Танд принтертэй холбоотой мэдвэл зохих зөвлөмжүүдийг товчлон хүргэе. Dainsoft компанид өнгөрсөн 10 жилийн турш ирсэн хэвлэгч принтертэй холбоотой давтамжтай ирдэг асуудлыг шийдсэн туршлагатад үндэслэн энэхүү видео зааврыг бэлдлээ. Та энэ видеоноос гадна принтер тохиргоо заавар өөр их сурвалжуудаас бусад дэлгэрэнгүй заавартай танилцаарай. Бидэнд принтер хэвлэхгүй байна гэсэн дуудлага маш их ирдэг бөгөөд энэ нь програмтай огт хамааралгүй мөн бидний үзүүлдэг үйлчилгээ биш болохыг зөвөр ойлгохыг хүсье. Өмнө нь хэвийн хэвлэж тохиргоо хийгдсэн хэвлэгч хэвлэхгүй байх гол 5 шалтгаан эдгээрийг шийдвэрлэх аргыг дараалалаар нь танилцуулъя. 1-р хэвлэгчийн тижээл залгуур хүндэрч гацалт үүссэн, 2-р Windows апдейт авч байгаа үед түр хугацаанд тоглох удах тохиолдол гардаг, 3-р Windows апдейт авсны улмаас холбогдож тохируулсан порт солигддог. 4-р хэвлэгчийн төлөв алдаатай офлайн төлөвт шилжсэн, 5-р хэвлэгчийн драйвер устсан, дахин суулгаж таниулах шаардлагатай болсон. Эдгээр топ 5 асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдсэн байхад хэвлэгч хэвлэхгүй болсон үед та өөрөө шалгаад хэвийн болгож чадна. Тийм ээ, та өөрөө чадна. Эхнээс нь видеогоо дагаад хийгээрэй. Хэрэв эдгээрийг шалгаад хэвийн болохгүй бол танай хэвлэгч эвдэрсэн байх магадлалтай бөгөөд та засварын төв худлан авсан газартаа хандаж засуулах шаардлагатай тохиолдолд шинэ хэвлэгч авч дахин тохируулах шаардлагатай болсон гэсэн үг. Танд амжилт хүсье. Хэвлэгч нь тижээл болон компьютертай эсвэл сүлжээний кабелаар холбогдсон үндсэн 2 залгууртай байдаг бөгөөд аль залгуурыг салгаад яг залгасан оролдонд буцааж залгаарай. Хэвлэхээ болсон үед хамгийн түрүүнд шалгах алхам бол залгуураа салгаж буцааж залгах юм. Windows апдейт авч байгаа үед түр хугацаанд хэвлэгч хэвлэхгүй болох удаан хэвлэх тохиолдол гарч болно. Энэ тохиолдолд Windows апдейт цонх руу орж авч байгаа эсгийг шалгах, рестарт хийх шаардлагатай болсон бол компьютераа унтраагаад асаагаарай. Printer Scanners цонхонд хэвлэгчээ сонгоод Printer Properties Ports цонх руу орно. Техник хэвлэгч ихэвчлэн USB порт холбогдсон байдаг бөгөөд Windows апдейт аас шалтгаалж LPT эсвэл COM өөр USB порт болж солигдсон байдаг бөгөөд зөв USB портыг сонгоод ог товч дарахад хэвлэж эхэлдэг. Солигдоогүй бол порт өөрчлөхгүй болохыг анхаарна уу? Янз бүрийн шалтгаанаар хэвлэгч офлайн error буюу алдаатай төлөвт шилжсэн байж болно. Энэ тохиолдолд 1-ээс 3 дугаар алхмаар дахин шалгаж компьютераа унтрааж асаахыг зөвлөе. Printer Scanners цонхонд танай компьютерт таниулж холбосон бүх хэвлэгчийн нэрс болон үйлдлийн системд анхнаас нь ирдэг PDF, XPS, OneNote зэрэг сонголтууд жагсаалтаар харагдана. Шинээр нэмж таниулсан хэвлэгчийн нэр Tech, Cook, POS80, POS58 зэрэг нэртэй харагдаж болно. Жишээ дээрх компьютерт огт нэмэлтээр кассын хэвлэгч таниулаагүй байна. Таниулахдаа хэвлэгчийн анх худалдан авсан газраараа таниулуулж авах боломжтой байдаг ба
та өөрөө мөн хэвлэгчийн доор байрлах марк модулоор нь драйвер татаж суулгах боломжтой. CAS-ийн энэ сайтын талан хэвлэгч зэсээс өөрийн хэвлэгчийн загвараар драйвер татаж авах боломжтой байдаг. Жишээ болгож SPRT сүлжээний хэвлэгчийн драйвер татаж таниулаад IP хаягаар буюу сүлжээгээр хэвлэж тестлэж харуулъя.